Сар шинийн эдгээр өдрүүдэд өв соёлоо үр хүүхдүүстэй уламжлуулдаг сайхан арт түмэн билээ бид. Тэгвэл энэ цаг мөчид ч гэсэн таныг нэг зүйлийг үр хүүхдүүстэй уламжлуулахаа бас тэдэндээ энэ зүйлийг бас сурч аваарай гэж зааж сурахаа битгий мартаасай гэж хүсэж байна. Анзаараад харах юм бол монголчууд бид бүхэн сар шинийн эдгээр өдрүүдэд хүний эерэг сэтгэл зүйн онцлогийг маш их сахиж хэрэгжүүлж ирсэн арт түмэн айл түмнээр орж гар зүрүүлэн золгохдоо тухайн айлынхаа амар мэндийг нь эрт сайн сайхан бүхнийг нь хуваалцан ярилцдаг, өөрийн үр хүүхдүүдэд танилцуулахдаа бас сайн сайхан зүйл дээр төвлөрдөг гэдэг дандаа эрэг сэтгэл зүйн онцлог ингээд явдаг бидний дунд ийм өдрүүд байдаг. Тэгэхээр эдгээр өдрүүдэд магадгүй танд уучлаагүй хэн нэгэн байх юм бол эсвэл харилцаа эв түнчин муудсан хэн нэгэн байх юм бол уучлаж хүлээж авч энэ байдлаа бас үр хүүхдүүстэй уламжлаарай гэж одоо өвлүүлээрэ гэж таныг ятгамаар байгаа. Цагаан сарын баяр болвол эвлэрэл болдгийм байна. Цагаан сарын баяр нэгнийгээ бас байгаагаар нь хүлээж авдгийм байна. Харилцаагаа засаж залруулдгийм байна. Ийм сайхан баяр байдгийм байна гэж бидний үр хүүхдүүд биднээс уламжлаж хүлээж аваасай гэж хүсэж байна. Та болон таны гэр бүл эерэг сайхнаар дүүрэн байж нэг нэгнтэйгээ эвлэрсэн, бие биенийгээ уучилсан, сар шиндээ сайхан шинэлсэн ийм өдрүүд байх болтугай. Сар шиндээ сайхан шинлээрэ.